20-р зууны Монголын нэрцгээтэн доктор Сономын Лувсан вандангийн нэрэмжит гоо зүйн дээд чагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо. Энэ шагналыг анхудаа хөгжмийн зохиолч хүнхүртлээ Монголын орчин үеийн хөгжмийн урлаг түүний хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэж байгааг үнэлж хөгжмийн зохиолч Үлзий Баярт гоо зүйн дээд чагналыг хүртээлээ. Үндэсний сэхэтэн доктор Лувсан вандангийн амьдралаа зориулж ирсэн Монгол орноо гэгээрүүлэн соёлжуулах, улс үндэстнэрээ боловсрон хөгжих их үйл хэргийг үргэлжлүүлэх зорилготой Лувсан вандан сангийн санаачлагаар Лувсан вандангийн нэрэмжит гоо зүйн дээд чагнал гардуулах ажиллагаа өнөөдөр боллоо. Тэрээр улс үндэстнээ соён гэгээрүүлэх, гоо зүйг хөгжүүлэх, үндэсний соёлын өвийг хамгаалан хөгжүүлэх орчин үеийн болон сонгодог урлагийн сурталчлан түгээж дэлгэрүүлэхэд өөрийн бүхэл амьдралаа зориулсан соён гэгээрүүлэгчийн хувьд түүний үр хүүхдүүд нь санаачлан гоо зүйн дээд чагналыг олгож эхэлжээ. Өнөөдөр гоо зүйн 8 дахь дээд чагналтанд тодорсон бөгөөд хөгжмийн зохиолч Үлзий Баярт энэ шагналыг хүртээлээ. За энэ эрхэм хүмүүний нэрэмж шагналыг хүртсэндээ бол их баяртай байна. Миний хийсэн бүтээлүүд ялангуяа Морин хорийн 1 2 3 4 дугаар концерт. За тэгээд симфони арил хөгжмийн бүтээлүүд, Төгөлдөр хорийн Мария Стакката зэрэг бүтээлүүд үндэслэж олгож байгаа гэж дуулсан. Тэгээд энд бол их баяртай байна. Хамгийн гол нь би хийсэнд биш, ирээдүйд хийх бүтээлд урам өгж энийг итгэл найдвар болгож өгч байна гэж ойлгож байна. Гоо зүйгоо сайхан гэдэг бол харилцааны тэгээд утга зохиолын энэ бүхэл салбарт байдаг шүү дээ, тийм үү? Үйлдвэр төрөлгөө сайхан байж таараа. Тэгэхээр хөгжим гэдэг бол үнэхээр хүний дотоод мөн чанарын өөрлөвгөн одоо орж шингэсэн мэдрэмжийн хурд байдаг. Ер нь хөгжмийн олон төрөлд бичиж эхэлж байгаа. Бичиж тойргож байгаа. Одоо үргэлжлээд бичих өнөөдөр 38 настай энэ залуу энэ шагналыг авах нь одоо жинхэнэ нүдээ онсон ийм сайхан үйл явдал боллоо. Ер нь бол өнгөрсөн жилүүдэд бас олон нийтийн хүлээмжшүүлсэн, хүлээлттэй болсон ийм шагналаа. Тэгээ гол нь манай энэ Монголын ард түмний одоо агуу их оюуны соёл гэдэг бол өөрөө тосгүй гайхамшиг. Тэгээ энэ соёлын бол хамгийн гайхамшиг нь бол тэгэхээр гоо зүйн өндөр их мэдрэмжтэй байдаг. Хөгжмийн зохиолч Үлзий Баярт гоо зүйн дээд чагналыг хүртээсэн үндэслэл нь дэлхийн сонгодог хөгжмийн өвийг үндэснийхээ өв уламжлалтай хослуулан дотоод мэдрэхүй гоо сайхныг өвөрмөц онцгой зохиомжоор илэрхийлэн тойрвсон зохиол бүтээлүүд болон Монголын орчин үеийн хөгжмийн урлаг түүний хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэж байгааг үнэлэн гоо зүйн дээд чагналыг хүртээжээ. ТV9-тэй Аронтыя Алтан Гэрэл мэдээллээ.